Ногоолын хайрцаг 2 дугаар хэсгийг та бүхэндээ өнөөдөр уншиж бэлтгэлээ. За бүгдээрээ шууд сэдвтэ орцгоё. Танюшка тэр ахваг гайхан ширтэж байснаа гинт ажиглаж. Түүний зүйлсэн гоёл чимэг аав минь надад өгсөн бэлэг байна шүү дээ гэж шүүрс алтан хэлтэл юу ч харагдхаа болжээ. Тинүүлж бүсгүй инээмсэглэж. Охин минь гүйцэд үзэж чадсангүй дээ. Гутарч гонох хэрэггүй. Цаг нь ирэхэд гүйцэд харж болно гэжээ. Энэ хаана байдаг орд вэ гэж Танюшка асуухад хааны орд юм аа. Энэ нутгийн ногоолонгоор чимсэн тахин билээ. Талигааж аав чинь тэр чулууг олж өгсөн юм да. Аав минь өгсөн гоёл чимгийг өмсөж зүүсэн хин бэ? Хажууд нь байгаа туулаа шиг амтан юун хүн бэ? Би түүнийг чамд хэлэхгүй. Мөдгөн чи өөрөө таньж авна гэв. Настасия гэрмэгц тэнүүлж бүсгүй тэр дороо явахаар юмаа төхөрч эхлэв. Тэрээр гэрээ эзэгтэйд мөхийн ёсолж Танюшкад торгон уц элбэнх боосон жижиг бодолтой юм өгөөд шилээр жирийн тал гарган хийсэн товч гарган охин минь үүнийг минь бэлэг болгож авдаа. Ойж хатахад чинь юм мартаад санаанд орохгүй байх юм уу? Эсвэл хэцүү үе тохиолдвол энэ товчийг авч хараарай. Агшин зурс хариу өгнө гэж хэлжээ. Ингэж хэлээд тэнүүлж бүсгүйг явхад хүмүүс түүний барааг хараад хоцорсон байна. Тэр үеэс Танюшка үүлэн дуран гэж зард гарлаа. Нас бийд хурж хадамд очих цаг болжээ. Заводод ажил хийдэг залуус Настасиягийн цонхыг нүдэндээ эвэр ургатал ширтвч Танюшкад ойртож зүрхэлдэхгүй байлаа. Уйдгартай, сэрвүү зантай, чөлөөтэй энэ охин юу болоо гэж хамжлага иртээ суухар дээ. Тэгж үлээ идлээ гэж хэн бодох билээ. Уйлан дуран Танюшкаг баян эздийнхээр андахгүй мэдэх болж хүн явуулах болов. Зарцнараасаа нас залуу царайлгийн шилж оосортой цаг зөвлгөн гоёж гоодоод их хэрэгээр яваа бололтой Танюшкагийн дэлгэх болжээ. Энэ залууд царай өгч юу магад хэрв тал өгвөл эрхэндээ оруулаад авч болох юм гэж бодох бүлгээ. Гэвч тэдний санаанд ураар болсонгүй. Танюшка ажлын талаар хідэн үг сонсоод тэдний яриг огт анзаардаггүй байв. Бас тэгээ Танюшка тэднийг дооглон "Явтаа хонгор минь яв. Цаадуул чинь хүлээж байгаа шүү. Цагаа хуучуулж Оосрийн зэсийг цухуулгач вэ дээ. Тэд чинь айж байгаа юм да. Чи цаг зүүж үзээгүй болоод үргэлж оролдоод байх юм" гэж хэлнэ. Ийм үг сонсон эзэд ноёдын зарцнаар халуун усаар шалцлуусан нохоо мэд сүүлээ тас хавчин зүхтахтаа. "Ийм хүүхэн байдгийм үү? Цэнхэр нүдэлсэн чулуун хөшөө чамааг. Чиний зэргийн эмэгч олохтой олон" хэмээн дотроо дургуутсан. Ийхүү шаарлахавч сэтгэл татагдах ажээ. Эцдийн илгээсэн зарцнаар хожим нь Танюшкагийн гоо үзэсгэлэн хизээж мартаж чаддаггүй байв. Увдсаар татагдах адил Танюшкагийн гэрээс холуур гарахч байсан заавал цонхоор нь очиж хармаар санагддаг ажээ. Баяраар заводод ажилдаг эхнэргүй харцуул бараг бүгдээрээ хэрэгтэй юм шиг Танюшкагийн гадаа цуглардаг байж. Цонхны хавь орчмыг чирлэж гүйцэн боловч Танюшка хар сүл шагнах ажээ. Настасиягийн хөрш хүүхнүүд "Чиний Татьяна юун сэхүүн зантай охин бэ? Үеийнхээ охидтой ч өөрөхгүй. Залуу харцуулыг ч тоохгүй. Хаад ноёдын бэр болох гэсэн юм уу?" гэж зэмлэхэд "Хүүхнүүд минь надад мэдэх юм алга та. Уул нь ухаантай л охин юмсан. Тэр явуулын өвдөс технэр л юм болгож орхилоо. Юу ч хэлсэн элбэт товчоог өлрөө зуух юм. Тэрмүү товчийг хүсэр хаямаар санагддаг. Гэтэл оёж хатахт нь хэрэгтэй бололтой. Торгоны өнгө солих өөр ямар нэг юм бодож гайхахтаа товчоо авч харах юм билээ. Товчоо надад үзүүлсэн. Миний нүдний хараа мууцсан юм байлгүй. Юу ч олж хараагүй. Заримдаа зодмоор санагддаг юм. Охин минь ажилд хичээнгүй. Түүнийхээ хүчээр л амжууж байна шүү дээ. Ингэж бодож суугаад би уйлдаг. Тэгэхэд охин минь "Ижи минь би хөвгүү хүн гэдгээ мэдэж байна. Тэгээд хинт ч тал өгч тоглоом зугаалганд очтгүй юм. Хүний дэмий уйдгар гуныг дунгаж юу хийх вэ? Үргэлж цонхны дэргэд суудгийн өчр бол ажлаас болоод тэгдэг юм аа. Би ямар муу юм хийгээвэ? Юунд намаагаа ингэж зовоодаг юм бтэ" гэж учралдаг юм. Ингэж байгаа хүнд ч одоо юу гэж хэлэх вдэ гэж Настасия хэлдэг ажээ. Нэг үе бодвол тэр ам зуулгаар аваа болжээ. Танюшкагийн хатгамал амтны шохорохдаг зүйл болж заваад манай хотоор зогсохгүй хол нутагт хүртэл мэддэг болж баггүй хөлс өвч юм аюулах болов. Чадал сайтай эр хүнд ч ийм мөнгө олно гэдэг амаргүй хэрэг билээ. Нэг шөнө гал гарч тэдэнд гай зовлон учрав. Малын хашаа, завь тэрэгний мөр үнэ хамаг ид ховшлон шатаж тэд өмсөж байсан хувцснаасаа өөр юмгүй хоцорчээ. Настасия харин ногоолон хайрцгаа шүүрч аваад гарч. Маргааш нь Настасия хүүхэн. "Одоо ч эндээ туллаа. Хайрцгаа худалдахаас та" гэхэд хоёр хүн. "Худалдаа ээж минь хямдруулж өгч болохгүй шүү" гэж зэрэг хэлв. Танюшка нууцгайхан элбэт товчоо харахад цэнхэр нүдэд бүсгүй. Худалдвал худалдаг гэж дохиж байх шиг. Хайртай гоёл чимэг худалдах нь Танюшкад хэцүү байжээ.
Эцгийнхэн дурсгасан энэ хайрцагтай гоёл тэртээ тэрэнгүү энэ цэнхэр нүдтэд очихоос хойш яаж гэвдээ. Танюшка санаа алдан байж цаг нь ирсэн хон худалдагаас яхав дээ гэж гадагшаахан хэлсэн боловч сүүлчийн удаа хайрцгаа нээж харсангүй. Ор хоронгоо болж айлд толгой хорогдож байгаа ус яаж ч хайрцагтай гоёл дэлгэд суух билээ дээ. Ийм яриа болж байх зур худалдаачид бэлэн зэлэн цугларчсан байлаа. Ногоолон хайрцагтай гоёлыг авахгүйж тэд ч гэр орныг галзсан байж болох юм. Худалдаалчин хүн идэг авах болохын төлөө 3 хүмс нь загтанж байдаг устаа. Хүүхдийн өсгөж ирэхэд 500, 700 хүргэж ахиу үн өгөх болов. Нэг худалдаачин 1000 шахуулж өн өгчээ. Настасийн хайрцагтайгаа 2000-аар өгнө гэж үн хэлжээ. Худалдаачид үн тохиролцохоор ирэхдээ би биеэсээ нууж багсаах нэмж ирэв. Үнэхээр нэг нэгэндээ алдчихгүй хичээх олц билээ. Ийхүү худалдаачид үн тохирч чадахгүй байтал хээрийн заводод шин захирагч ирлээ. Урд заводын захирагч удаан тогтдог байсан боловч сүүлийн хэдэн жил олон хүн солигдож Степаны амьд байхад захирагч байсан өмхийн навшиг хөгшин эзэн Крилотовст шилжүүлсэн юм. Оронд нь түлхийхий бүксэд гихч хочтой эрийг захирагч болгож. Ажилчид түүнийг халуун голууц дээр суулгаж бүксийн төлсөн ажээ. Зандалчин Северян гэдэг хүн түүний халааг авчээ. Зистуулын эзэгтэй энэ захирагчид хоосон чулуунаас өөр юм хайрлсангүй. Дараа нь бас 2-3 хүн солигдож. Тэгээд энэ шин захирагч ирсэн юм. Харь газраас ирсэн. Олон омгийн хэл мэддэг хүн хэрн орс хэлэн тааруухан байсан гэж ярьдаг. Гагцгүй зод гэдэг үгийг орсоор цэвэрхэн бөгөөд зоод гэж уртаар дуудан ихэмсэг байдалтай хэлдэг ажээ. Ямар нэг гачигдтал зовлонгоо ярьж хэлмэгцэл торлогд химэн зандарна. Иймд түүнийг торлог гэж хож өгсөн тэр байжээ. Харин энэ торлог тийм ч муухан биш билээ. Замдчиж хашгирч байвч ажилчдыг нэг ч удаа залхах газар өгч байсангүй. Тэнтхийн ташуурчид бүр хийх ажилгүй болжээ. Торлогыг захирагч болсон үед ажилчид баг зэрэг амс хийсэн билээ. Хөгшин эзэн нас өтөлж тэнхээ чадланд оройтжээ. Үххээсээ өмнө ганц хүүгээ тайж хүний охинтой суулгая гэж бодсон юм байжээ. Эзнийхүү амрагийн холбоотой нэг хүүхэндээ байсан бөгөөд түүндээ үнэнч сэтгэлтэй ажээ. Яйдаа байц эвгүй юм болж байна. Худгуунаар мэдчихэл яана гэж хөгшин эзэн эргэцүүлэн бодож байгаад хүүгийнхээ амрагийн холбоотой хүүхнийг хөгшимчин залуугийн эхнэр болгож ятгахаар шийдчихвэн. Тэр хөгшимчин эзний хүүхдүүдэд хөгжим харь хэл заадаг байсан юм. Чи хэдий болтол ганцаараа муу нэртэй явах хүн бэ? Нөхөрт гар. Би чамд энж төхөөрж өгье. Нөхрийг чинь хээрийн заводод захирагчаар явуулна. Тэнд ажил зүгээр байгаа. Ажилчдыг л хатуу бариул болох нь тэр. Хөгжимчин гэсэн захирагч хийж чадвал болно шүү дээ. Чи түүнтэй хээрийн заводод очиж суувал хинээс ч илүү амзууч болно. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн цорын ганц хүн болно шүү дээ. Юун тусгүй вэ гэж ятгахжээ. Тэр хүүхэн хүнтэй хил амаа олцож чаддаг хүн байж. Эзний хүүтэй түр тар гэсэн үеийн таарсан юм уу? Эсвэл тийм залхах хүүхэн байсан билүү? Би ч хэлж зүрхэлгүй байсан болохоос айл эртний хүслэн болж явсан юм гэж хэлжээ. Хөгжимчин залуу анхандаа би дургу байна. Завхаа хүүхэн гэж олон нэр муутай хүн гэж зүрчээ. Эзэн угаас салтай хүн. Насаараа заваад эзэмшиж баязан талаар биш билээ. Хөгжимч залууг дорн нугараад авчээ. Айлхан сүрдүүлж хуурж мэхлээ юу? Аль эсвэл сохтоож авч үг алдуулсан ч юм уу? Бүүн мэд. Түтгэл тэр хоёрыг суулгаж хорим хийгээд хээрийн завод руу явуулжээ. Ингэж торлогод манай энтхийн заводын захирагч болсон билээ. Захирагчаар удаагүй нь болохоос гим халгүй амтан байсан юм. Хожим түүний захирагчаас халж оронд нь заводынхны дотроос даалан хацартыг захирагч болоход ажилчид харамсаж билээ. Худалдаачид Настасиагаас ногоолон хайрцагтай гоёлын салгах гэж эргүүлдэж байсан тэр үеэр торлог ихнэртэйгээ ирсэн юм. Торлогийн ихнэр ирчүүдийн дур татам улаа бутарсан хацартай цагаан хүүхэн байж билээ. Эзний хүү хаанаас тааруухан хүүхэн авъя гэж бодхов дээ. Шилэлгүй яах вэ? Ногоолон хайрцагтай чимэг зүйлд худалдах гин гэж торлогийн ихнэр сонсжээ. Очиж үзье байц. Үнэндээ хэрэг болох юм байж юу магад гэж бодоод гоёж гоодож аваад Настасиагийн иржээ. За хонгор минь ямар шүү юм зарах гээд байгаа юм бэ те. Надад үзүүлээд орих гэжээ. Настасиаг хайрцагтай гоёлоо гаргаж үзүүлв. Торлогийн ихнэр ихэд гайхан нүд нь орой дээрээ гарчээ. Энэ ихнэр Сан Петербург хотод өсөж хүмүүжээд эзний хүүтэй харийн олон орноор хэсэн явж юм үзэж нүд тайлсан болоод гоёл чимийн сайн мууг ялгаж мэдхүүц билээ. Юун гайхалтай хэрэг вэ? Хатан хааны идэлтгүй ийм гоёл чимэг очиж гэр орноо шатаасан хээрийн заводын нэг ядуу хүүхэнд байна гинэ. Надаас хүн өртчихвэ дээ гэж дотроо бодож. За ямар үнэтэй юм бэ гэж асуулаа.
2000-аар л өгөх санаатай даа гэж Настасия хэлв. Даамалтны авгаа ёсыг бодож үн хаялцсан дүр үзүүлснэ. За хонгор минь цуг явъя. Хайрцаг авч манад очиод мөнгөө бөөн ав гэлээ. Гэвч Настасия түүний үгэнд орсонгүй. Манай энэ заншил өөр. Авах хүн бүхтөр, өгөх хүн гэдгэр. Мөнгөө л аваад ирвэл хайрцагтай гоё л чинийх болно гэж хэлжээ. Ягчгүй хүүхэн ингэж даамалтны авгаа мэдээд мөнгө авчирхаар явах та. Хонгор минь намайг эртэл хайрцагаа бити хүнд өгчөөрэй гэж цагжээ. Найдаж болно. Би хэлсэн үгэндээ хүрнэ. Орой болтол хүлээе. Цааш нь яасан ч миний дур шүү гэж Настасия өгүүлв. Анаад байсан худалдаачид торлогийн эхнэрийг явмагц Настасиягийн нэгэн зэрэг гүйлдэн ирж "За яав" гэж асуужээ. "Худалдчихлаа. Хідээр" хэлснээрээ л 2000-аар өглөө. "Чи чинь солиороо юу? Нутгийн бидэндээ өгөхгүй. Харийн хүний гарт татгуулна гинэ" гэж зэрэг зэмлээд үн нэмж эхлэв. Гэвч Настасия тэдний өрхөнд баригдсангүй. "Та нар ингэж л эргэж хургаж сурсан улс байх. Би ингэж үзээгүй. Бүсгүй хүнд өгье ч гэсэн юм. Одоо ярих юм алга даа" гэжээ. Торлогийн эхнэр төдгөн эргээд ирэв. Мөнгөө авчирч баруун зүүн гараар солиод хайрцагтаа гойлоо бариад босго алхмагц Танюшката халц тулгарв. Настасия охиныгоо эзгүүд хайрцагтай гоёл чимгээ худалдсан юм байжээ. Даамалтны авгаа хайрцгийг аваад гарч ирэхийг Танюшка харж элбэг товчонд үдсэн хүүхэн биш байгаа да гэсэн шиг ажиглав. Торлогийн эхнэр бүрч гүлрэн ширтэж "Яасан сони юм бэ? Хиний хин гихчвэ?" гэж асуув. "Хүн бүгд л охин минь гэдэг юм. Чиний авсан хайрцагтай гоёлын эзэндээ. Ягтаа тулаагүй болж худалдахгүй ёстой идэ. Охин минь хар нэлхаасаа тоглож өссөн юм. Тоглож суугаад дулаан төөнөд ямар сайхан юм бэ гэж магтдагсан охин минь. Одоо үнийг яриад яхав дээ. Гээсэн юм гэдрэг ирэхгүй" гэсэн үгтэй юм гэхэд "Ингэж бодох чинь димидэ хонгор минь. Ийм чулуун гоёл чимгээ яахаа мэднэ" гэж торлогийн эхнэр хэлээд "Энэ ногоонүүдэд цэвэрхэн төрснөө мдээгүй байгаа нь ямаа да. Ийм хүүхэн Санкт-Петербургт үзэгдвэл хаат ноёдыгч хөл алдуулж мэднэ. Миний тэр нэг хар турчааны новч гэсэн барааг нь харахгүй байвал зүгээр юмсан" гэж дотроо бодож байжээ. Авгаа ийм бодолтой Танюшката зуржээ. Тэр авгаа гэртээ ормогц. Хонгор найз минь Санкт-Петербургт ч юм уу харь оронд очиж хайрцагтай гоёлоо худалдаад хэрэг гарвал чам шиг эрийг 20 30-аар нь олоод авандаа гэж гайхуулжээ. Олж ирсэн гоёл чимгээ зүүж үзье гэж санах ажээ. Бүсгүй хүн хойно аргагүй дээ. Толныхоо өмнө гүйччод юуны өмнө толгоон өмсгөлийг өмсжээ. Тэсэж чадтал үсийг нурахад "Ёо энэ чи юу вэ?" хэмээн ойрдуу болж байж "Арай" гэж салгаж. Тэсэж чадсангүй. Эмгээ зүүж арай л чихнийхээ гизийг суулчихсангүй. Бүгжийг хуруундаа хийчгээд салгаж авч чадахгүй саван түрхэн оролцоор байж арай чамаа салгажээ. "Арай чам шиг хүн идэх ид биш байна да" гэж нөхөр нь шоолж суужээ. "Ямар ч ихтэй юм бэ? Хот орж инжанерт үзүүлээ. Тааруулаад өгнө биз. Харин чулуугийн сэлчихвэ дэ" гэж торлогийн эхнэр боджээ. Хэлсэндээ хүрдэг бас юм да. Маргааш өглөө нь морин тэрэг хөллөө хот руу довтлогож. Заводын гурвалсан морь тэргээр явхад холдох газар биш билээ. Хамгийн ихтгэлтэй инжааныг сургалсаар олоод очиж. Нас сүдэр дээр гарсан тэр инжаан ажлаа мэддэг хүн билээ. Өвгөн инжаан ногоолон хайрцгийг эргүүлж тойруулж үзэж "Хинээс ав" гэж асууж. Эзний авгаа мэдсэн дуулснаа тоочлоо. Инжаан өвгөн хайрцгийг тойруулж эргүүлж үзэх авч чулууг нь огт харахгүй байв. "Би чадахгүй юм байна. Өөр юу л бол хийлэг. Энэ хайрцагтай зүйлд чимэг манай эндхийн инжаанарын хийсэн ид бишээ. Тэд чинь биднийг дагуулах ус биш шүү" гэж хэлсэн байна. Торлогийн эхнэр аль ч учрыг олгүй бухимдан өөр инжаанд очижээ. Тэд бүгд үгээ нийлүүлсэн мэд үнэж чулуун гоёлыг огт харахгүй хэрн хайрцгийг эргүүлж тойруулж сонирхон үзээд засаж хянзалж өгөхөөс эрс татгалзан гэжээ. Тэгэхээр хүүхэн зайл гаргаж "Энэ хайрцагтай гоёлыг Санкт-Петербургээс олж ирсэн юм аа. Тэнд инжаан бүр ийм зүйлд чимээ хийдэг юм билээ" гэжээ. Ийхүү оргуу худал хэлхийн сонсож суусан инжаан инээж "Энэ хайрцагтай гоёлыг хаана хийснийг би мэдэж байна. Тэр инжааны тухай бишгүй л дуусан. Би тэр инжаантай энэ зэрэг зүгс биш. Тэр инжаанаас айдаг болсон юм да" гэж боджээ. Охин минь энэ гоёл чимгийг өмсөх зүөх дуртай байсан гэж хайрцгийн эзэн ярьж байсныг санаад тэр ногоон нүдтэй охинд тааруулж хийсэн юм болов уу? Тийм бол гай болох нь тэр шүү хэмээн ухаарчээ. Тэгээд сэхээ авч "Надаас юу унах вэ? Баян болоод тэнэгдүүхэн хүүхэнд худалдаад мөнгө олоод авдаг байгаа да. Тэр тэнгийн яаж судлангоо идэх нь надад хамаагүй хэрэг" гэж шийдээд хээрийн завод руу буцсан гэжээ. Гэртээ ирэхэд өвгөн эзэн таалал болж гэсэн сураг дуулдаж. Торлогийг аятайхан аргалсан хэрн үхэлд дүнгүүлж хүүгээж гэрлүүлж амтсангүй яваад өгчээ. Төдсөн ч өгөө торлогийн эхнэр эзний хүүгээс зурас авчээ.
Хайр тонгор минь цас мөс хайлж хаврын өөр орох цагаар би завоодоор ирж үзэгдээд чамаагаа аваад буцсан да. Тэр хөгжимчин залуу чинь хаан ч гэсэн чихэж орхин гэж тэр зурсанд өгүүлсэн байв. Торлог яаж ч байгаад юм үүнийг мэдж хэрүү шууганд игдэжээ. Юу ч гэсэн торлог завоодын таамал хүн болохоор эхнэрээ хүнд булаалгана гэдэг олонний өмнө ич хүртэй билээ. Гутрахтаа хамт ажил хийдэг хүмүүстэйгээ нийлж арх удаг болжээ. Цаадуул нь хүний мөнгөөр уухтаа сүрхий байлгүй яах вэ? Нэгэн өдөр цуглараад наригж байхад нэг архичин манай завод дээр нэг сайхан охин өсөж бидээ. Тийм сайхан охиныг хямд ирж болохгүй шүү хэмээн сайрхаж ярив. Хэний охин бэ? Гэр нь хаана байдгийм бэ гэж торлог асуув. Цаадуул нь охины тухай ярьж таны авгаа тэр айлаас хайрцагтай зүйлд чимээ худалдаж авсан шүү дээ гэж ногоолон хайрцгийг цухас дурджээ. Харгасан гэж торлогийн хэлгээд цаадуул нь аян шалтаг. Одоо ч авсан болно. Ямар шүү байшин барьсныг очиж үзье. Хамжилгаас чөлөөлөгдсөн айл гэсэн ч завоодын дэвсгэр нутагт байшингаа барьсан. Хэрэг гарвал үгээр шавчиж болох шүү дээ гэлцэв. Ингээд 2-3 хүн торлогтой хамт явжээ. Настас яг бусдын эдлэн газраас авчуу шоронгийн хоорондох зай тохирч байна уу үгүй юу гэж үзэхээр химжих мод бариад очжээ. Газар химжиж үзээд тэднийг Настасиагийн дорход Танюшка гэртээ ганцаар байж. Торлог охиныг хараад үгч дуурч чадахгүй зогсов. Ийм гоо үзэсгэлэнт бүсгүүтэй дайралтаж үзээгүй торлог мангуу юм шиг гөлрөн зогсоход Танюшка огт анзааралгүй дуугаас торлог жаас хэ орж та юу хийж суугаа юм бэ гэж асуухад захиалгаар юм ойж байна гэж Танюшка хэлээд ойж байгаа юмаа үзүүлв. Би юм ойволбол болох уу? Үнэн таарвал болохгүй яах вэ? Та надад өөрийнхөө дүрийг торгон дээр хатгаад өгч чадах уу гэж торлог асуулаа. Танюшка элбэт тавчаас имхэн харвал ногоонуудад хүүхэн захиалга ав гэж байгаа бололтой толгой тохиод өөдөөс нь зааж байв. Би өөрийгөө танд ойж өгөхгүй. Харин Эрдэнийн чулуун гоёл жимэгцүүлсэн хатан хааны хувцас өмссөн нэгэн бүсгүүн дүр миний санаанд илхэн байдаг юм. Тэр бүсгүүн дүрийг хатгаж өгч чаднаа. Үнэн ихтэй л байх та гэж хэлсэн байна. Санаа зовлтгүй 100-200 цаас ч өгсөн болно. Өөртөө чинь адилхан байвал болох нь тэр. Нүүр царайг адилханаар хатгаж болно. Хувцас нь ч л өөр байх шүү. Ингээд 100 цаасаар хөлс тохирчээ. Сарын дараа ирж аваарай гэж Танюшка хуцаа зааж хэлв. Торлог захиалсан юмаа үзэх нэрийдлэр байн гүйж ирэх боловч огт өөр бодолтой ирдэг ажээ. Торлогийн сэтгэл шаналдаг босныг Танюшка огт анзаараагүй царай гарган хэдэн үг соливол солиод дугаа болчихно. Санааны чин гарцтай дэмэл гутлынхаа авлыг барахын нэмэр шүү гэж хамт найрагдаг аригчтан доо хийх болжээ. Танюшка хөргөө урлаж дуусгаад өгч. Торлог хөргийг үзээд бурхан минь зүйлт чимэг өмссөн хувцас нь л өөр болохоос биш яг өөрийгөө урлаж шүү гэж хэлээд 100-ын 3 дэвсгэр авч өгөхөд бид бэлэг авч заншаагүй гарын ураар ань зуудаг ус шүү дээ гэж хэлээд Танюшка 200-ыг буцаагаад өгсөн байна. Торлог гэртээ гүйж ирээд өнөөх хөргөө бахархан үзнэ эхнэрээсээ нууж далт хийжээ. Архитаж найр цэнгэл хөөхөө багсгаж завоодын ажилд багсаага орох болов. Хаврын шин эзэн завод ирэх юм бол хамгийн түрүүнд хээрийн завод дээр ирлээ. Эзний гэрүүд ажилчдыг цуглуулж мөргөл үлдээд ноёдын өргөөнд найр цэнгэл дуу хуур эхлэв. Талигаа чизнээ дурсаж залуу эзнийг амгалан бэлэгдэн харц артуудад хүртэл 2 хөнөг дарс хайрлав. Ийхүү амыг халаажээ. Турчааны новынхан ингэж л имний аргыг олдог улс билээ. Ноёдын хишиг нэг жүн зарих балгаад дараа нь өөрийнхөө мөнгөөр ууж эхэлжээ. Сайхан л наргиж цэнгэж байх шиг санагдавч хожим нь бодоход сүүлчийнхээ зоосыг архинаас өчгсөн байлаа. Ингэж найрд өргөдөх гэж ядрахын нэр билээ. Маргааш нь харц ардууд ажилдаа гарч ноёдын өргөө найр цэнгэл үргэлж ивжээ. Заваар зугаалж мориор ойд явж хөгжим тоглож цэнгэн. Торлог өдөр алгасалгүй хүлчүүрөв. Эзэн амаар нь гатал цутгаг гэж зориуд шийдчихсэн архичинг торлогийн нэргэд суулгажээ. Тэд шинэ эзэндээ тал засах гэж их л хичээх ажээ. Торлог хэдийгээр хүлчүү байсан ч хэрэг явдал яаж ирэхэж байгааг тааварлан зочдоос ичиж зовж суув. Турчааны нов эзэн миний эхнэрийг аваад явах гэж байгааг би мэдэж байна. Аваад явг. Надад энэ эхнэр хэрэггүй. Надад ийм хүүхэн бий гэж торлог олонний өмнө хэлээд торгон дээр ойсон хөргөө гаргахад цугларсан олон ихэд гайхаж эхнэр нь мэл гайхаж цэл хөхөрчээ. Эзэн сониуд цангаараа нүд цавчилгүй ширтэж байснаа хин гихч вэ гэж асуув. Торлог тачхиндал хөхөрч ширээ дөрөн алт аваасан ч би хэлэхгүй гэжээ. Торлог хэлээгүй ч гэсэн завоодынхан Танюшкаг дорн таниад эзэн биеэсээ өрсөн ярьлаа. Торлогийн эхнэр сандчин "Тамин юу гэсэн үг вэ? Юунд тийм ярина вэ? Завоодын хүүхэнд ийм хувцас
Үнэч чулуун гоёл яаж байх юм бэ? Наат хөргийг чинь манай хар хүн харь оронд яваад авчирсан юм. Хөрөн хийхээс өмнө надад үзүүлдэг байсан. Одоо сохтуугаараа юу ч гэж худлаа ярьж болно. Мөдгөн ухаан алтандаа натах чинь бүр бүлцээж орхисныг харахгүй юу гэжээ. Торлогч ихнэрээ дургуутсаж байхыг хараад маргажээ. Шившигт минь чи юунд ор мөргөө худал хэлж эзнийг мэхэлж байна вэ? Би чам юу хөрөг үзүүлж байлаа? Үүнийг энд урлсан юм. Тэдний хилээд байгаа тэр охин надад ойж өгсөн гэлээ. Өмссөн хувцс өөрийнх нь гэж мэдэхгүй болохоос худал хэлж чадахгүй. Ямар ч хувцастай ойж болно шүү дээ. Үнэч чулуун гоёл гэвэл өөрт нь байсан. Чи тэр зүйл чимийг 2000-аар авсан шүү дээ. Бухан димэл зөгтөггүй адил чи тэр чимийг зүүж чадахгүй өнөө хүртэл шүүгэндээ цоочлоод байгаа биз дээ. Чиний хийсэн арилжааг заваадынхан бүгд андахгүй шүү дээ гэлээ. Эзэн чулууны сураг дуулмагц. Алин үзүүлэх үү гэв. Залуу эзэн ухаан болох уу? Нэг үгээр хэлэхэд эд хөрөнгө өвлснөөс цаашгүй хүн билээ. Үнтэй чулуунд туйлын шунаг. Гайхуулах сайн сайхан юм үгүй болохоор чулуугаар гойж гангалахыг хичээгээжээ. Хаан сайн чулууны сураг гарвал худалдаж авахыг бодно. Ухаан мутаач гэсэн чулууны сайн мөг таньдаг байв. Торлогийн ихнэр үзүүлэхээс өөр аргагүй болсноо мэдэж хайрцагтай гоёлоо авчирлаа. Харангууд эзэн за хідээр өгөх вэ гэж асуув. Цаатхан санаанд багтамгүй их хүн хэлжээ. Эзэн үнийг саасаар хагасдан тохиролцоод биедээ мөнгөгүй явсан учраас зээлийн бичиг хийж өгчээ. Эзэн хайрцагтай гоёл зүйлтийг ширээнээр тавиад тэр охиныг дуудаад ир гэв. Танюшкаг авчирхаар хідэн хүн явлаа. Их юм ойлхандэ гэж бодоод Танюшка төдхөн хурж ирэв. Хүн дүүрэн цугларсан өрөөнд орвол урд шидэд товчонд харсан дэлтэн туулаа шиг амтан ширээний ар сууж байв. Түүний өмнө ширээн дээр эцгийнх нь бэлгэлсэн ногоолон хайрцаг харагдана. Танюшка эзнийг таньж яах гэж дуудав гэж асуужээ. Эзэн үг дуурч чадалгүй гүлэрч хэсэг суснаа яриа эхлэв. Энэ таны гоёл мөн үү? Минийх байсан юм аа. Одоо тэднийх гэж хэлээд торлогийн ихнэрийг заав. Одоо минийх болсон гэж эзэн гайхуулав. Таны мэдл хойндоо буцаагаад бэлгэлээ. Ах уу? Хариу бэлэг барих юм надад байхгүй. Тэгвэл чи үүнийг өмсөөд зүүж чадах уу? Энэ чулуун чимэг зүйлд хүнд хэр зохихыг харамаар санагдаж байна. Бололгүй яах уу гэж Танюшка хариулав. Танюшка хайрцгийг нээж зүйлд чимгийг задлаад урд дадад заншсан янзаар яах ихийн завгүй өмсөж зүв. Эзэн хараад пэ гэс өөр үгч дуурч чадахгүй гайхад суув. Танюшка хэсэг зур зогсож байгаад харж хаа нөгөө хүн өмсгөд зохиж байна уу? Надад димээ зогсож байх зав алга. Ажил байна гэжээ. Миний эхнэр бол зөвшөөрч байна уу? гэж эзэн олны дэргэд асуулаа. Танюшка инээмсэглэж эзэн гих ийм чим ярьж байх гэжтэй химээ хэлээд гоёл чимийг тайлж өгөөд гарч одов. Эзэн маргааш нь Настасиягийн охиныг бэр буулахаар ирж охиноо надад эхнэр болгож айл гэж мөргөн сүгдэн гуйж би мэдэхгүй охин өөрөө л юу гэвэл тэр миний бодлоор бол тохирохгүй бидтэй гэж Настасия хэлжээ. Танюшка энэ яриаг сонсон сууж за яах вэ? Хааны ордонд эцгийн минь олсон ногоолонгоор доторлсон нэгэн танхим байдаг гэж би дуулсан. Хэрв чи тэр танхимд хатан хааныг надад үзүүлбэл би чиний эхнэр болъё гэв. Эзэн үүнийг зөвшөөрчээ. Тэр дороо Санкт-Петербург руу явахаар яаран бэлдэж чамд морь бэлэн хоёулаа хамт явъя гэж дуутахад манай заншлаар гэрлэх ёслолд хүүхний нөхөр болох хүнийхээ морийг унж очтгүй юм. Чи бид хоёр одоохондоо хинч биш байгаа шүү. Чамаа хэлсэн үгэндээ хүрсэн цагт явах барихаа яримз гэж Танюшка хэлв. Чи ер нь хэдийгээр Санкт-Петербургт очих юм бэ? Зус ард би заавал очсон байна. Үүнд эргэлзэх хэрэггүй. Одоо эндээс яв гэж хэлв. Эзэн торлогийн хүүхнийг аваад явах нь байтугай хилэм хийж харахгүй байсаар буцжээ. Эзэн Санкт-Петербург хотод гэртээ ирэнгүүт эрдний чулуун чимэг зүйлд сүйт хүүхнээрээ хот даяар гайхуулах болов. Ногоолон хайрцаг олон хүнд үзүүлжээ. Хүмүүс сүйт хүүхнийг нь харгасан гэж ихэд сонирхох ажээ. Эзэн намар тийшээ Танюшкад орон сууц бэлдэж гутал хувцас олжээ. Тэр үе Танюшка хотын цахад нэг бэлэвсэн авгаанд ирээд дайж байна гэсэн мэдээ хөргүүлжээ. Эзэн яаралтай ирж та чинь яаж байгаа нь энэ вэ? Хотын цахад ирж сууя гэж санаантай нь яаж бахтав? Дээд зэргийн тохилог сайхан байр бэлтчихсэн шүү дээ гэхэд надад энэ аятайхан байна гэж Танюшка хариулав. Эрдний чулуун гоёл чимэг Турчаниновын сүйт хүүхний тухай үг яриа хатан хааны сонорт хүрсэн ажээ. Турчанинов сүйт хүүхнээ надад үзүүлэг. Тэр хүүхний тухай их цуу үг гараад байна гэж хатан хаан зарлиг болгов. Хааны ордонд очих бэлтгэл хийх хэрэгтэй боллоо. Ордонд өмсөж очиж болох хувцас ойж ногоолон хайрцагтай гоёл чимгээ зүншүү гэж эзнийг нэмж хэлэхэд
Танюшка гоёж гангалахад чи санаа зовох хэрэггүй. Харин хайрцагтай гоёлыг чинь түр авч үлдээ. Намайг авна гэж морь тэрэг ирүүлэх хэрэггүй шүү. Өөрийнхөө мориор очино би. Чи харин үүдний давжаан дээр намайг хүлээж байгаарай гэж хэлжээ. Энэ үнд юу морь байх вэ? Орд нь гоёж очих хувцас хаана байгаа юм бол гэж бодсон боловч асууж зүрхэлсэнгүй. Хааны ордны дэргэд хүмүүс сугларч эхлэв. Торог хамб хилэнд ороолттой улс морь тэргээр ирсгэж байв. Турчанинов эзэн аль ирж сүйт хүүхнээ хүлээж давжаан дээр ийш тийш холгож байлаа. Ирсэн хүмүүс түүний сүйт хүүхнийг харна гэж хүлээх ажээ. Танюшка эрдэнийн гоёл чимгээ зүүж муу дээлээ өмсөөд завоодынхны маягаар альчуур зангидчихсан явган айсв. Энэ хүүхэн хаанаас ирэв гэж цугларсан хүмүүс түүний араас хошуурн дагав. Танюшка ордны үүдэнд ирэхэд завоодын ажилчдыг ийш нь оруулдаггүй гэж хэлээд хаалгач нар хавтуулсангүй. Турчанинов эзэн сүйт хүүхнээ муу дээл өмсөөд явган ирж байхыг хараад ичгтэй нуугдчихжээ. Танюшка дээлийнхээ ингэрийг ярахад Хатан хаанд байхгүй сайхан плат өмсцийг үзээд хаалгач нар ордонд оруулжээ. Дээлээ тайлж альчуураа авахд бүгд пэ химэн гайхаж "Хиний хүүхэн бэ? Аль газрын Хатан хаан бэ?" гэхэд Турчанинов эзэн дэрэгт нь ирчихсэн. "Миний сүйт хүүхэн" гэж зогсов. Танюшка эзнийг ширүүнээр ширвж хараад "Харж л байж болъё. Давжаан дээр хүлээн гэж юунд намайг юм эхлэв?" гэхэд эзэн баахан хулгаж байснаа "Алдас боллоо. Өшөөж хайрлах" гэж гуйв. Тэд Хатан хааны цугал гэсэн танхимд явж орлоо. Танюшка хэлсэн танхим биш байхыг ажаад "Бас яах гэж мэхлэв? Миний эцгийн олж өгсөн ногоолонгоор доторсон танхим гэж би чамд хэлсэн шүү дээ" гэж ширүүхэн асуугаад хааны ордон дотор хар гэртэй байгаа юм шиг хэсэж гарав. "Юу гэж нь болж байна вэ? Өөр танхим цугалсан юм байх та" гэлцэн сенатын гишүүд генералууд эхлэн бүгдээр Танюшкагийн хойноос дагаж явлаа. Ногоолн танхимд пиг дүүрэн хүн цугларч Танюшкаг нүд салгалгүй ширтэнэ. Танюшка ногоолон хан түшид зогсоод Хатан хааныг хүлээж байлаа. Турчанинов дэрэгд нь долдогнож зогсно. Хатан хаан энэ танхимдаа хүлээ гэж хэлээгүй юм. Ийгүн юм болж байна гэж байв. Танюшка эзнийг дэрэгдээ байна гэж шаал тоохгүй ажиггүй зогсно. Хатан хааныг цуглар гэж заасан тасалгаандаа ороход тэнд нэг ч хүн байсангүй. Турчаниновын сүйт хүүхэн цугласан олныг ногоолн танхимд дагуулад орсон гэж шивгчд Хатан хаандаа айлтгав. Яасан дураараа юм бэ гэж Хатан хаан өглөн шалт ивсэлж байхын ажил жаалхыг хэлгэнэж байх бололтой. Тэндээс Хатан хаан ногоолн танхимд орж очиход бүгдээр мэхийн ёсолж хүндэтгсэнд Танюшка жишимж өгөө зогсож байлаа. "Алив хөө, Турчаниновын тэр дураараа имийг надад заагаад айл" гэж Хатан хаан хашгирав. Танюшка энэ үгийг сонсоод "Хатан хааныг үзүүл гэсэн болохоос намайг Хатан хаанд үзүүл гэж би чамд хэлсэн үү? Чи намайг бас л мэхлээ юу? Чамайг дахиж харахч хүсэл алга. Мэ наа чулуугаа ав" гэж эзэнд хэлв. Ингэж хэлээд тэр охин ногоолон хан налах шиг болоод ханан шингэн алга болжээ. Түүний толгой, хүзүү, гар байсан газрын тушаа хананд наалтсан мэд эрдэнийн чулуу гялалцаж харагд. Цугларсан хүмүүс шивгнэн балмагдаж Хатан хаан муучин шалан дээр унав. Бүгд сандчин Хатан хааныг өндөлөв. Айван тайван болсон хойно Турчаниновын нөхөд "Чулуугийн ч болсон цуглуулж ав. Энд чи хааны ордон шүү дээ. Юмны үнцийг мэддэг бас цуглардаг газар. Дорн аван шүү дээ" гэж түүн зөвлөж эхлэв. Турчанинов ханан гялцаж буй чулууг түүж авах гэж оролдоход гар хүрсэн чулуу тусал болон хуурч байлаа. Зарим нь нулимс шиг тунгалаг, зарим нь шар өнгөтэй. Бас цус шиг хар хүрэн өнгөтэй ажээ. Турчанинов ийхүү юу ч цуглуулж авч чадсангүй. Лонх хийдэг жирийн шилээр энгийн тааст гаргаж хийсэн нь товч шалан дээр хэвтэв. Турчанинов гонж гутрахдаа тэр товчийг нь авч үзв. Түүнд том толинд харагдах адил ногоолон өмсгөлтэй, эрдэнийн чулуун чимэг зүйлдтэй, ногоо нүдтэй сайхан өхөн тачхинтал хөхөрч зайлвал мангуу дэлтэн туулаа минь. Намайг ихнэрээ болгож авах чи юу? Чи надад тохирох юм гэж юу? Химэн доглов. Энэ явдлаас хойш эзэн бүр солиорсон хэрн шилэн товчоо хайлгүй аваад явдаг байжээ. Байн товчоо авч харахад урдын янзаар ногоо нүдэд бүсгүй дайжигнэн хөхөрч гондмоор үг хэлнэ. Эзэн гутарч гунж өр тавиад архитах болж. Тэр эзний үед манай эндхийн завоодуудыг бараг л үн хаялзан худалдах төхөж билээ. Торлог ажилласаа халагдсанаас хойш архины мухалхаас гарахаа болж нүцгэртлээ хамаг юмаа архинаас өгдөг болсон хэрн торгон хөргийг үрэлгүй хадгалсаар явжээ. Хожим тэр торгон хөрөг яасныг хэн ч мэдэхгүй. Торлогийн ихнэрч ашиг завшаан олж чадсангүй. Эзэн хамаг зис төмрөө архины өрөнд өгөөд дууссан хойно түүний хийж өгсөн бичгээр юуг нь авах билээ дээ.
Тэр үеэс хойш Танюшка гэдэг охин огт байгаагүй мэд сураг чимээ замхарсан билээ. Настасия охиныхоо хойноос зовлгүй л яах вэ? Гэхдээ их хатаж ханасангүй билээ. Танюшка хэдий ажил чичээнгүй боловч ихтэй хар илийн хүн шиг байжээ. Настасиагийн 2 хүү 90 цент хүрч эхнэр хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Ач хүү охиноо харж хандаж эргэх хургах завгүй болсон Настасиад уйдахч чөлөө алга. Эхнэргүү харцуулал харин Танюшкаг удтал мартаагүй гэдэг юм. Тэр Танюшкаг цонхныхоо дэргэд гарч ирэх болов уу гэж бодож Настасиагийн цонхны хавь газрыг чирлж давтаж гүйцсэн боловч Танюшкаг дахиж тэд хизээж олж харсангүй. Хожмоо тэд айл гэр болсон хойнооч манай энэ Танюшка гэж сайхан хүүхэн байлаа. Тийм хүүхнийг амьд яваа наснда дахиж олж харахгүй шүү гэж дурсан ярьдаг байжээ. Тэр үеэс хойш Зэстуулын эцэгтэй 2 боллоо гэдэг яриа гарсан билээ. Ногоолон өмсгөлтөй ив ижилхэн 2 хүүхэн явахыг хүмүүс харсан гэжээ. За ингээд ногоолон хайрцаг түүх маань ингээд дуусч байна. Хэрвээ та бүхэнд таалагдсан бол бас илүү олон сонирхолтой үлгэр томгийн түүхүүдийг сонсох хүсэх юм бол манай сувгийг subscribe хийн дэмжээрэй. Баяр таа.